эрүүл мэндийн яам үзүүлж байна. За Тэмбүү өвчин бол архаг удаан явцтай бэлгийн замаар мөн цусан бүтээгдэхүүнээр дамжин алддаг ийм өвчин. Тэмбүү өвчний гол шинж тэмдгүүд гэвэл Тэмбүү өвчний үүсгэгч цайвар спирохет гэж нян орсон газар анхны шинж тэмдгүүд илэрдэг. Энэ нь анхны хатуу яар буюу жижиг хэмжээний шарах гардаг. Энэ шарах бол доошо хонхойсон улаан ягаан өнгөтэй. За тэгээ тэр орчмын тунгалгийн булчирхай цочдог. Энэ бол Тэмбүүгийн анхны шинж тэмдэг. Энэ шинж тэмдэг илэрх халдвар авснаас хойш нууц хугацаа бол 3-аас 4-7 хоног байдаг. Энийний дараа бол эмчлүүлэхгүй бол мөн 6-аас 7 хоногийн дараа энэ шархвал өөрөө шинэгдээд 2 дугаар үеийн Тэмбүү илэрдэг. 2 дугаар үеийн Тэмбүү бол бие дээгүүр олон янзын өөрчлөлтүүд гарна. Тухайлбал арьс салс дээгүүр тууралтууд гардаг. За мөн ус унах, бие дээгүүр цагаан толб үүсэх ийм шинжүүдээр илэрдэг. Энэ шинж тэмдэг мөн тодорхой хугацааны дараа 3-аас 4-7 хоногийн дараа өөрөө аяндаа арилждаг. Эмчилсэн эмчлүүлээгүй. Энэ бол зүгээр эмчлүүлээгүй байхад арилжиж байгаа нь эдгэрч байгаа асуудал биш. Энэ маань өвчин цаашаа яваад байна гэсэн үг. Ингээд бол далд хэлбэр чилжээд бас тодорхой хугацааны дараа 6-7 хоногийн дараа энэ шинж тэмдэг давтагдаад явдаг. Ингээд бол 2-оос 5 жил орчим энэ шинж тэмдгүүд үргэлжилдэг. За энэ 2 дугаар үеийн 1 дугаар үеийн саяны хэлсэн шинж тэмдгүүд өөрт чинь илэрвэл ойролцоо байгаа дүүрэг болон сумын эрүүл мэндийн төв хандаж болно. За мөн аймаг дүүргийн эрүүл мэндийн нэгдлийн бэлгийн замаар дамжих халдварын кабинетэд хандаж болно. Айл чимлэгийн байгууллагад хандсан үнэ төлбөргүйгээр эмчилж таны нууцыг хадгалж тусламж үйлчилгээ үзүүлнэ. Монгол улсын эрүүл мэндийн яам